Байгалыг хамгаалаад үр дүнд хүрж гэнэ үгүй хурж байна. За одоогоор Монгол улс 129 хамгаалалттай газар 21%-ийг эзэлж байгаа. 36 хамгаалтын захиргаатай ажиллаж байгаа. Хамгаалтанд авсан газрууд бүгдээр үр дүнтэй байгаа. Энд ямар нэгэн байдлаар үр дүн бол бий. За би өөрөө 2002-оос 2022 он хүртэл 24 он хүртэл 22 жил ажилласан Улаан байгалийн спорт газрын жишээгээр хэлэхэд 92 онд анхны дахиуд бууж байхад тустай 50 буугтай байсан. За ер нь бол 10 гаруй үр дүн гардаг. За нэгдүгээрт тухайн экосистемд суурин байсан амьтдын тоотлогоо огцом өсөж эхэлсэн. 92 онд 50 бууг байсан, одоо 2000 буугтай байгаа. 30 жилд 30 дахин өссөн. 90-ад оны сүүлээр тоолоход бол манайх нэг 7000 гаруй даргатай байсан, одоо 15000 гаруй даргатай байгаа. Суурин зүйлүүд өсөж эхэлсэн. Хоёрдугаарт нь нүүдлийн зүйлүүд манайх руу ирж эхэлсэн. Бид нар бол дахиас бусдыг бол авчрах оролдлого хийгээгүй. 90-ад оны дундор бол цөөн төнөө цагаан зэр ирсэн, хамгаалалттай байна гэдгийг нь бол мэдсэн. За тэгээд хавар намрын нүүдлэр сэлбэгдээд жил болгон өссөөр байгаад одоо зундаа нэг 500-аас 1000, өвөлдөө 2000 орчим зэр бол байгаа. 2000-ад оны ихэнх хүртэл бол манайх аргал бол зөвхөн хавар намрын нүүдлийн үед бол дайрч өнгөрдөг. 4-10 сар тарагддаг байсан бол жил болгон нэмэгдэж ирсээр байгаад одоо нэг 100-аас 170 орчим аргал байнгын байран болдог болчихдог. За энэ бол нүүдлийн амьтад өөрсдөө ярьж. За 3 дугаар том жишээ нь бол бид нар өссөн амьтдаасаа зөвхөн тэр 50,000 дотор бөөцөлөд байхгүйгээр Монгол улс дээр тархаан нутагшуулж тухайн нутгийн популяцийг тоотлого болон генетик олон янз бүрээр дэмжиж байгаа. 2000 оноос хойш бид нар 7 дахин говьг тархан газрын бэгийн популяцийг дэмжихээр явуулсан. За 700 гаруй буугыг Монгол орны 10 гаруй аймагуудад сэргээнтшүүлсэн. 4000 гаруй тарвыг Монгол орны 10 гаруй аймагуудад сэргээнтшүүлж байгаа гэсэн. За энэ нь бол экологи эдийн засгийн хэлгээгээр нь бодож үзэх юм бол 700 гаруй бууг 4000 гаруй тарв болны 4 тэрбум орчим төгрөгийн байгаль орчны хөрөнгө оруулалтыг бол жижигхэн 50 ажилтнтай 50,000 хамгаалдаг төрөмс байгууллага Монгол дээр оруулж байгаа гэсэн.